За New Media Marketing Agency компаниас интернет маркетинг нэвтрүүлгийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Тэгээд орон мөч бүрд интернетээр хэрэглэгчид олон зуугаар одоо нэмэгдэж тийм интернет орчинд маш их одоо хэрэглэгчид бий болж байгаа. Тэгэхээр ер нь энэ захин орчинд байгаа хэрэглэгчдэд өөрийн брэнд, бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрхэн яаж хүргэж интернет орчинд маркетингийг хэрхэн амжилттайгаар одоо зохион байгуулах вэ гэдэг талаарх тэрхүү мэдлэг ойлголтуудыг бас та бүхэнд өгөх зорилгоор мөн одоо интернет мэдээлэл технологийн хөгжилтэй холбоотой мэдээллийг хүргэж явах зорилгоор энэхүү нэвтрүүлгийг манай компаниас санаачлан та бүхэнд хүргэж байна. Тэгээд анхны дугаараа одоо эх орны зүрх болсон Squat-ийн талбай дээрээс хүргэхээр энд хүрэлцэн ирээд байна. Бид нар хамгийн анхны одоо дугаарын гол сэдэв маань захим хуудас буюу одоо тухайн байгууллага хөв хүмүүсийг илэрхийлж байгаа тэр захим хуудас гэдэг зүйлийн талаарх ер нь юу юм бэ гэдгийг хүргэхээр зорьсон байгаа. За тэгэхээр ер нь бол анх одоо захим хуудас маань анх юу гэдгийг байгууллагын зөвхөн танилцуулах хэлбэртэй ч юм уу те тухайн үйлчлэгээ бараа бүтээгдэхүүний нэг үнийг хүмүүст харуулах төдөд ч юм уу анх тиймэрхүү хэлбэрээр ер нь үүссэн. Гэхдээ бол одоо бол захин хуудасны хөгжил гэдэг маань маш хурдтайгаар одоо өөрчлөгдөж хусаж байгаа. Жишээлбэл одоо зөвхөн мэдээлэл хүргээ зогсохгүй тэнд хэрэглэгчтэй хурдан шуурхай харилцах, худалдаа хийх мөн одоо юу гэдгийг хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх за цаашлуул одоо тогтмол одоо хэрэглэгчдийг татах шин сонирхолтой мэдээллийг хүргэж явах мөн одоо тухайн үйлчлэгээ бараа бүтээгдэхүүнтэй холбоотой юу гэдгийг тайлбар өдөр тутмын тийм тайлбаруудыг хэрэглэгчдэд хүргэж явах зорилгоор гэх мэтлэн олон одоо зорилгоудаар ашигладаг болсон байгаа. Тэгэхээр ер нь одоо байгууллагууд маань сүүлийн үед бол захим орчинд одоо өөрсдийн брендийг таниулъя, өөрсдийн байгууллагыг таниулъя гэж захим хуудасууд хийж байгаа боловч төдийлөн тэр нь одоо яг шаардлага хангаж чадхааргүй тийм ээ. Зүгээр л нэг одоо захим хуудас хийгээл орхигдуулцдаг. Тэр нь хэрэглэгчд хүрж байгаа мó юу гэдгийг ч мэддэхгүй, хэрэглэгчд орж байгаа мó юу гэдгийг ч мэддэхгүй одоо өнчин захим хуудасууд гэж ярьдаг л да. Тэгэхээр ер нь одоо сүүлийн үед орчин үеийн одоо шинэ технологи суурилсан, шинэ хэрэглэгчтэй жинхэнэ утгаар нь хэрэглэгчтэй үйлчлэгээ бүтээгдэхүүнээ хүргэж чадсан тийм захим хуудсыг яаж одоо та бүхэн хийж, үүнийг одоо интернет маркетингаа яаж холбож явуулах вэ гэдэг маань бол байгууллагуудын хувьд бол нэг чухал асуулт байгаа юм л да. Тэгээд одоо бид нар New Media Marketing Agency-гийн интернет маркетингийн мэргэжилтнүүдтэй бас уулзаж энэ талаар та бүхэнд ойлголтууд, мэдлэгүүдийг бас өгөх болно. Тэгээд та бүхэн манай нэвтрүүлэгтээ хамт байснараа бол өөрсдийн байгууллага үйлчлэгийг яаж одоо интернет маркетингийг амжилттайгаар хийж, интернетд байгаа олон зуун мянган хэрэглэгч тийм ээ. Жишээлбэл одоо сая тооллогоор бол 700 мянган хэрэглэгчтэй Монголд одоо 2 сая 800 мянган хүнээс 700 мянган интернетийг хэрэглэж байна. Үүнээс 400 мянган нь бол маш идэвхтэйгээр тогтмол хэрэглэгч байна гэсэн тоо гарсан байгаа. Тэгэхээр энэ бол маш өндөр тоо, ийм цөөхөн хүн амтай улсын хувьд бол маш өндөр тоо. Тэгэхээр гэх мэтчлэн ингээд захим орчинд маш олон одоо ингээд олон зуун мянган хэрэглэгчд байгаад байхад бид нар энэ хэрэглэгчдийг одоо орхигдуулж тийм ээ зөвхөн одоо хуучны уламжилт маркетингийн аргаар юу гэдэг маркетинг хийснээрээ бол маш олон боломжуудыг алдж байгаа. Тийм учраас та бүхэнд л энэ шин тутамд бий болж байгаа дэвшилтэд медиа суурилсан маркетингийг яаж амжилттайгаар хийх вэ гэдэг л энэ арга тактикуудыг та бүхэнд хүргэе гэсэн тийм зорилго тавьсан байгаа. Тэгээ манай нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Тэгээд маш олон зүйлүүдийг мэдэж суралцаж хамтдаа одоо хөгжицгөөе гэж хэлмээр байна.
За цахим хуудас гэдэг маань өөрөө одоо таны болон танай байгууллагын интернет дэх одоо орон зай буюу интернет дэх өмч гэж ойлгоод нүүр царайг гэж хэлж ойлгож болно. За ер нь их байгууллагууд хувь хүмүүс ер нь цахим хуудсан дээр хамгийн түрүүнд юу анхаарах зохиолтой гэхээр нэгдүгээрт маш сайн хурдан ажилладаг сүүлийн үеийн технологиг сонгох хэрэгтэй. Хоёрдугаар цахим хуудсанд байх ёстой зүйл маань юу гэхээр цахим хуудасаараа дамжуулж та өөрийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилж байгаа учраас аль болох хэрэглэгчдэд ойлгомжтой бүтцтэй мөн хэрэглэгчтэй өөрсдөө хэрэглэгчтэйгээ харьцах тийм амьд харьцааг бий болгосон хэрэглэгчид танай цахим хуудасаар ороод тийм хэрэгтэй мэдээлэл олоод авдаг аль хэрэгцээтэй тийм одоо түүл юм уу тийм чухал тийм одоо мэдээлэл их сурулж байвал илүү хүмүүст хүрэхэд илүү зохимжтой байдаг. Эндээс та өөрийнхөө цахим хуудас өөрийнхөө зорилго бараа бүтээгдэхүүний ямар хүмүүст ямар хүн мэдээлэл хүргэе гэдгээсээ зорилгоос шалтгаалаад оновчтой технологиг сонгох нь чухал. За дараагийн нэг чухал зүйл маань гэхээр цахим хуудас маань мэдээж цахим хуудасаа хүнд хүргэх нь бас нэг чухал алхам байдаг. Энэний тулд одоо хүнд хүргэж болох маш олон арга хэрэглүүрүүд байна л да. Одоо онлайн болон офлайн хэлбэрээр магадгүй та өөр реклам сурталчилгаа телевиз рекламаар ч юм уу цахим хуудасны хаягийг хүмүүс сурталчилж болно. Ер нь одоо гол нэвтрүүлгийн маань зорилго интернет маркетинг гэсэн нэртэй байгаа. Тийм болохоор ер нь захим хуудас маань интернет маркетинг хийхэд хамгийн одоо тохиромжтой байхын тулд захим хуудас интернет маркетингөөрийг яаж одоо уялдуулж ажилуулах ёстой компаниуд маань байгууллагууд. За интернет маркетинг гэдэг маань ойлголт маань ерөөхдөө бол та өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ те хувь хүний брэнд ч гэдэг юм. Тэрийг интернетээр дамжуулаад хүмүүст хүргэх. Энийг яаж олон хүнд хүргэх вэ? Яаж амжилттай хүмүүст хүргэж тэндээс магадгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах. Мөн борлуулалт хийхтэй. Гэх мэтлээ энийг л энэ хүргэж байгаа энэ процесс хүмүүст олон хүмүүст хүргэхийг интернет маркетинг гэж ойлгож байгаа. Тэгэхээр цахим хуудасаа олон хүмүүст хүргэхийн тулд интернет маркетингийн одоо маш олон аргууд байдаг. Энэ аргуудыг одоо боломжуудыг таны цахим хуудас одоо агуулсан байх илүү оновчтой. Ягаад тэгэхээр за хамгийн энгийн жишээ гэх юм бол одоо жишээ нь магадгүй таны цахим хуудас те сошиал нэтворк сайтуудаа уялдаж ажилладаг байх юм бол тэнд болж байгаа тэнд бий болсон хэрэглэгчдийг одоо хэрэглэгчдээр дамжуулан өөрийнхөө цахим хуудас руу хандлтыг бий болгох мөн магадгүй хайлтанд илрэх байдлаар одоо хайлтын системийн оновчлол нь маш сайн хийгдсэн байх юм бол таны цахим хуудас таны одоо бүтээгдэхүүн үйлчилгээний одоо сонгосон тэр хайлтын түлхүүрүүгээр дамжуулан олон хүнд хайлтанд илрэх тийм боломжуудыг бас олгож байгаа. Мөн одоо та цахим хуудасаараа дамжуулж өөрсдийн тодорхой гэсэн тийм одоо фэн хэрэглэгчдийг бий болгож тэгээ хэрэглэгчдээр тэр бий болсон хэрэглэгчдээрээ дамжуулж өөр бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах тийм байнгын үнэнч тийм хэрэглэгчдийг бий болгосноор одоо шинэ бүтээгдэхүүн ч юм уу те одоо бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлахад илүү хялбар болох. Мөн интернетээр дамжуулж олон хүмүүст хүргэх магадгүй та бараагаа зарах гад ингээд айл болгоны хаалга тогшоод явахаас илүү маш сайн цахим хуудастай тэрнийг маш сайн хөгжүүлсэн. Тийм байх юм бол энэ интернет маркетинг цахим хуудасаар дамжуулан та одоо маш хэмжээний одоо маркетингийн зардал хэмнэх боломжтойгоос гадна маркетингийн зардлын өгөөж буюу return of investment те энийг бол тодорхойлох бас боломжтой байдаг. Яг одоо магадгүй танай шинэ одоо нэг реклам цацлаа гэхэд тэрийг телевиз радиогоор цацснаас илүү цахим хуудасаар дамжуулан цацах юм бол та тэндээс хичнээн хүн одоо тэр танай рекламыг үзсэн, тэрнээс хэдэн хариу хэлсэн, хаанаас үзсэн, хэдээс хэдэн цагийн үед илүү үзсэн байна те. Гэх мэтлэнгээр маш нарийн тийм шинжилгээ одоо судалгааг бас гаргаж дараагийнхаа маркетингийн алхам одоо төлөвлөгөөгөө зохиоход ч их төхөмтэй болох тийм ач холбогдолд даваа талтай. Нөө цахим хуудас, сайн цахим хуудас гэдэг яригадаад байгаа шүү дээ. Ер нь ямар цахим хуудасыг сайн гэх вэ? Ямрыг муу вэ? За цахим хуудасч ер нь гол зорилго нь бол ерөөсөө л тухайн бараа бүтээгдэхүүн брэнд үйлчлэгийг ч юм уу ямар нэг юм одоо сурталчлах олон хүнд хүргэх байгаад байгаа. Тэгээд олон хүнд хүрэхэд одоо боломжтой одоо тэр боломжуудыг агуулсан цахим хуудас гэвэл сайн хуудас, сайн цахим хуудас. Муу цахим хуудас гэхээр
ерөөхдөө тэр хүмүүст хүргэх боломжууд нь одоо хаагдмал те. Магадгүй цахим хуудасаараа дамжуулаад тэр бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл өгөхөд эргээ хариу мэдээлэл өгдөг. Эсвэл шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол мэдээллийг хүргэж яадаг, хүмүүст зөвлөгөө өгч яадаг. Social network одоо бусад сайтуудтай одоо тэр хамт одоо дэмжиж ажилладаг. Хайлтын систем оновчлол бүхий те. Мэдээж хаанаас ч ороход найдвартай хурдан шуурхай ажилладаг ойлгомжтой бүтцтэй. Мэдээж дизайны маш сайн шийдэл бүхий те. Ийм цахим хуудсыг бол ерөнхийдөө сайн хуудас гэж хэлж болно. Гол нь одоо өглөөт биш те. Амьд цахим одоо хүн ороод өөрөө хүссэн мэдээлэл ямар хэлбэрээр ч юм уу өөрийнхөө хүссэн мэдээлэл хаанаас ч ороод харж болдог. Тэгээд магадгүй нэмэлт мэдээлэл шаардлагатай бол харилцааг бий болгоход эргээд одоо хүмүүстэй илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үс тэрийг одоо байнга тэнд нь магадгүй нэг хүн ажиллаад те нэг байнга тэр хүмүүсийг одоо цахим хуудасаараа дамжуулж хэрэглэгчдийг бий болгож чадж байгаа тэр цахим хуудсыг л бол ерөөдөө сайн цахим хуудас гэж ойлгож байна. Ер нь л альва компани ч вэ, хувь хүний ч вэ, ямар нэгэн одоо төрөмс байгуулагч вэ те ямар ч хүний одоо цахим хуудас нь бол тухайн одоо байгууллага компани хувь хүний одоо цахим ертөнцийн дэх нэрийн хуудас нь болж байдаг. Тийм болохоор хэрвээ одоо ямар ч компани цахим ертөнцтэй одоо уялдаа холбоотой өөрийнхөө үйл ажиллагаа явуулмаар байгаа тохиолдолд зайлшгүй одоо цахим хуудастай байх шаардлагатай гэж үздэг. Хэрэглэгчд маань болохоор тухайн цахим хуудас руу ер нь ямар ч цахим хуудас руу ер нь хоёр шалтгаанаар л орж идэг. Миний хувьд ямар шалтгаанаар эхний шалтгаан нь болохоор одоо өөрийн хэрэгтэй мэдээллийг авах гэж хоёрдугаар шалтгаан нь болохоор ямар нэгэн одоо нэг ажил ч юм өөрөг гүйцэтгэх гэдэг маань болохоор магадгүй одоо өөрийн сэтгэлдлийг үлдээх ч юм уу эсвэл бол одоо арилжааны вебсайт байлаа гэж утгаад худалдан авалт хийх ч юм уу те ер нь л энэ хоёр хамгийн гол одоо тухайн одоо компани ч хувийн ч цахим хуудас руу ордог гол хоёр шалтгааныг ингэж үзэж байгаа. Тэгээд цахим хуудас маань болохоор ер нь тухайн байгууллага эсвэл компани болон одоо тухайн байгууллага юм уу компаниар үйлчлүүлэгчдийн одоо хоорондын одоо ямар нэгэн тийм хязгааргүй байдлыг одоо бий болгож яадаг. Одоо энэ маань юу гэсэн үг вэ гэхлээр одоо магадгүй манай Монгол дахь ямар нэгэн одоо компанитай одоо жишээлбэл одоо тийм эсхий үйлдвэрлэл хийдэг компани ч юм уу тэ өөрийн цахим хуудасаараа зөвхөн Монголын дотоодын зах зээлтэй биш харин бүр олон улсад гарах тийм боломжийг одоо олгож байдгаараа маш тийм том даваа талтай байдаг л да. Яг Монголын хувьд бол үнэхээр яг тийм тэ маш чанартай чанарын шаардлага хангасан хэрэглэгчтэй болон өөрсдөө тийм зорж байгаа те зорилттой хэрэглэгчтэй харилцагтаа хүрж байгаа одоо 100% хүрж байгаа тийм маш сайн гэхээр вебсайт цахим хуудас бол миний хувьд яг одоо толомбууж ирэхгүй байна л да. Магадгүй одоо л хэрвээ байсан бол би шууд ингэж хэлнэ шүү дээ. Тэгээ одоогоор яг байхгүй болохоор миний хувьд л байхгүй болохоор яг хэлж өгөхгүй байна.